За масс бэлгийн холбооноос зохион байгуулж байгаа Германд юугаар болон хэрхэн яаж сурах вэ гэсэн их студийн нэрд орох сургалт маань сургуулийн 3 дугаар хэсэгт маань тавтай морил нөө. Тэгээд энэ 3 дугаар хэсгээрээ бид нэр архитектур болон интерьер дизайнер Германд сурч төгсчөөд карьерийн ямар боломжууд байдаг, ямар ажлын байранд ажиллах боломжтой вэ гэсэн талаар хоёр зочдтойгоо ярилцах чинь. Тэгээд өмнөх хэсгүүдийг минь үзэж амжаагүй болвол 1 болон 2 дугаар хэсгүүдийг маань YouTube дээр үзчихээд буцаад ороод ирээрэй. Тэгээд энэ ташрамд хэлэхэд энэ дугаар маань болохоор манай 7 дугаар дугаар байгаа. Тэгээ өмнө нь болохоор улс төр олон улсын харилцаа, эдийн засаг, уул уурхай инженер гэх мэтчлэн олон сэдвүүдэд мэргэжлүүдийн талаар ярилцсан байгаа. Тэгээд YouTube болон манай Instagram хаягаар ороод үзээрэй. За намайг Ням Самбугийн Номын Эрдэнэ гэдэг. Би энэ цуглыг хөтлж явуулдаг байгаа. Тэгээд масс бэлгийн холбоог маань мэддэггүй хүмүүст бас холбоогоо танилцуулсан зүгээр ах гэж бодож байна. Манай холбоо нь Герман дахь мэргэжил эзэмшигч болон оюутан залуусын холбоо. Тэгээд үйл ажиллагааны хувьд Германд байгаа үе тэнгийнхэндээ зориулж илүү янзын төслүүд бэлтгэхээс гадна бас Герман руу ирэх сонирхолтой хүмүүс ч гэсэн хандаж олон янзын төслүүд явуулдаг нэг нь манай нэг студийн төсөл байгаамаа. Тэгээд энэ ташрамд хэлэхэд манай холбоог social media болон YouTube дээр дагаад subscribe болон follow хийгээрэй. За тэгээд өнөөдрийн сэдвийн хувьд бол санал асуулган дээр хамгийн их хүмүүсийн асуусан мэргэжил болох интерьер дизайн болон архитектур гэсэн мэргэжлийг сонгоо авсан байгаа. За тэгээд энэ хоёр мэргэжлийн хувьд бол аль нь маш бүтээлч мэргэжил байгаа. Тэгээд архитектурын хувьд болохоор өнөөгийн хурцтай хүчж буй нийгэмд нэг талаараа түүх соёлын үнэтэй баримт болдог, баримтыг бүтээдэг тийм мэргэжил. Тэгсэн мөртлөө нөгөө талаараа бас ирээдүйн амьдралын хэв маягийг тодорхойлж зөв чигийг нөгдөг тийм бас тийм ач холбогдолтой мэргэжил байгаа. Харин интерьер дизайны хувьд бол зөвхөн хувь хүний амьдрах таатай орчинг бүрдүүлэхээс гадна бас байгаль ч гэсэн зориулалтанд тохируулаад зөв загвар гаргаснараа жишээлбэл ялваа нэг хамт олныг бас үр бүтээмжинд ч гэсэн нөлөөлөх чадах үз тийм архитектуртай бас хашгүй холбоотой мэргэжил байгаа. За тэгээд энэ мэргэжлүүдийн талаар агуу их туршлага болон мэдлэгээс хуваалцахаар хоёр зочин маань ирсэн байгаа. Тэгээд зочдоо танилцуулъя. За манай Рихтерийн цомрлог маань Герман улсын Бремен хотын дээд сургуульд архитектурын чиглэлээр 2016 онд бакалавра төгсөөд 2019 онд магистрийн зэргийг хамгаалсан байгаа. Тэгээд магистр суралцахынхаа явцад цомрлог маань Бремен хотынхон Luftbrücke Architekten гэдэг архитектурын албанд дадлага хийгээд тэгээд тухайн газар одоогоор мэргэжлээр ажиллаж байгаа. За их Батын Уянгагийн маань хувьд 2009 онд Плехановын нэрмжит Улаанбаатарын лицейгийн орос сургуулийг төгсөөд 2013 онд Мөсийн герман хэлний ангийг дүүргээд тэгээд 2020 онд Герман улсын Бавар мужийн Кобург хотын дээд сургуулийг интерьер дизайны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад тэгээд бакалаврын зэргийг хамгаалсан одоо төгсөлтийнхаа ажиллаараа бас өнгөрсөн оны төгсгөлд Герман улсын интерьер дизайны холбоогоос бас шилдэг төгсөлтийн ажил гэсэн одоо тодорхойлолтыг авч шалгарын шагнал авсан байгаа. Тэгээд дахиад баяр хүргэе. Одоо Уянгаа маань тэгээд төгснөхийн дараагаар Бавар мужийн 120 жилийн түүхтэй Möbel Schulz тавилгын худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн компанид интерьер дизайны зөвлөгөөр ажиллаж байгаа. За ингээд карьерийн талаар ярих хэвлээ. Та хоёр ингээд төгсчөөд аль мэргэжлэрээ ажиллаж байгаа тийм ээ. Тэгээд анх ажлаа яаж олсон бэ? Тэгээд интерьер дизайнер жишээлбэл төгссөн тохиолдолд одоо дэлгүүрт зүгээр манекен биш одоо дэлгүүр энтерт ажиллаад одоо яг эсвэл хувь хүнээр ажиллах уу, эсвэл зөвхөн байрал тавилгын дэлгүүрт ажиллах уу, эсвэл бол яг өөр ямар талбар үүд юм бэ те? Айгу өргөн салбар шүү дээ те. Хүнтэй холбоотой ер нь хаасайгүй байж болох. Тийм болохоор яг ажлын байрны бодитоор хэлэх юм бол яг ямар газрууд байж болт юм бэ? Интерьер дизайн ер нь бол айгүй тийм уян хатан дээрэс нь төрөл бүрийн газар байгууллагт ажиллах боломжтой. Жишээ нь архитектурын одоо фирмд ажиллах боломжтой, интерьер дизайны фирмд ажиллах боломжтой. Тэгэхээр энэ голцоо энэ хоёр байнгын хамтдаа байх
байнга хамтдаа байдаг. Одоо хэдэн 3-4 архитектор, 3-4 интерьер дизайнер гэх мэттэй. Ер нь бол одоо ингээд харж байхад зарим хүмүүс илүү гүнзгий зөвхөн галтгооны төлөвлөлт гаргах тэрнгээр ажилладаг. Эсвэл ваны өрөөгч одоо юу гэх юм тийм ваны өрөөл юм байна те. Тэрний засал гэж бас улам гүнзгийрүүлж орно. Одоо жишээ нь ус хаашаа уурсах уу, муус хаашаа уурсах уу, яг уу гэдээ талтаг яаж тавих уу ингээд цааш улам гүнзгий явна. Дээрээс нь миний хэлсэн нөгөө театрын засал гэж бас байгаа. Дээрээс нь одоо миний дэлгүүрийн одоо ингээд дэлгүүрийн бас засал гэж бас байдаг. Тэр нь бас тусдаа. Үзэсгэлэнгийн одоо жишээ нь хүмүүс ингээд үзэсгэлэнд явдаг та. Тэгэхээр ингээд аягүй төрөл бүрийн юм ингээд харуулсан тавьсан байдаг шүү дээ. Тэр бол ч гэсэн бас интерьер дизайнер хийдэг ажлын нэг тийм бас мэргэжлэр ажиллах боломжтой. Дээрээс нь эмнэлгийн доторх засал чимэглэл гэж бас засал чимэглэл гэж би хэлэхдээ юм дургүй. Интерьер дизайн гэж бас байгаа. Дээрээс нь тэр усан онгоц гэдэг ер нь айгүй төрөл бүрийн юмд ажиллах боломжтой. Дээрээс нь чи зүгээр энгийн сэтгүүлд интерьер дизайны сэтгүүлд чи бас ажиллаж болно. Тийм. Тэгэхээр бас асуухад одоо яг чиний сайн хэлсэн одоо байгууламжууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ресторан, сквал бол эмнэлэг гэх мэт тэр байгууллагуудад чи яг интерьер дизайнераар тэр байгууллагт нь бас ажлын тийм байр байдаг уу? Тэгээд яг тийм албан тушаалаар чи тэр байгууллагт нь ажиллах юм уу? Сквал бол тий одоо загвар өмсөгч нар жишээлбэл тэгдэг шүү дээ. Тий нэг агентлагт хамрагддаг. Тэгээд тэр агентлаг нь болохоор яг ингээд даалгавруудыг нь олоод тэгээд тэр модлуудаа ингээд явуулдагтай адилхан. Чи бас ингээд яг тийм одоо интерьер дизайнерчдын тийм нэгдэл холбоо энтерч жишээлбэл гишүүнээр байгаад тэгээд сквал тий нэг студид ажилладаг ч юм уу. Тэгээд ингээд элдв янзын ингээд даалгавар аваад янз янзын талбарт бас ажиллаад явд юм уу? Ер нь аль нь илүү дэлгэрсэн бэ? Ер нь бол хамгийн их дэлгэрсэн нь миний ойлгож байгаагаар дэлгүүрийн интерьер дизайн, зочид буудлын интерьер дизайн, дээрээс нь үзэсгэлэнгийн интерьер дизайн гэж байдаг. Яг энэ гурав бол ер нь нэлээд хөгжсөн. Дээрээс нь офисын интерьер дизайн юм байна. Одоо бол офис руу хүмүүс амар их анхаарал хандуулж байгаа. Яг тэгвэл ер нь бол хүмүүс нөгөө нэг амьдралынхаа бараг ихэнх цагийг ажил дээр өнгөрөөд байгаа шүү дээ, 9 цаг. Дээрээс нэг л гадуур дотор явж байгаа. Гэтэ нэсвэл дээр нэлээд орой ирнэ. Тэгэл зөвхөн нойроо авах гэж ирдэг. Тийм болохоор ер нь бол одоо юу гэж хэлмээр юм бэ? Бид нар бол нэг тийм интерьер дизайны холбоо гэж бол байдаг. Тэрэнд яаж бүртгүүлэх вэ гэхлээр одоо жишээ нь би 4 жил интерьер дизайнер сурсан ч гэсэн би яг интерьер дизайн гэдэг нэрийг зөвх надад ирэх байдаггүй. Би 2 жил мэргэжлээрээ ажиллах ёстой. Эсвэл мастер хийх ёстой. Одоо интерьер дизайны тал дээр бол яг би мастер хийж явах сонирхол байсан хэдий ч надад туршлага нэлээд чухал байсан учраас би одоо яг ажилд орсон байгаа. Ажил олох бол Германд амархан гэж би хэлэхгүй. Дээрээс нь чи яг герман хүн биш. Дээрээс нь одоо Азтэй бас нэг 10 жилийн сураагүй ч юм уу те ингээд чамайг бас нэг герман хүнтэй харьцуулаад чамайг өрсөлдөх хэмжээний тийм байх хэрэгтэй учраас би бол нэг ойролцоогоор дадлахын үеэрч дээр ажлын үеэрч дээр нэг 40 бивээр одоо CV-г бол явуулж исэн. Тэгээд ярилцлагуудад чамайг өрнө, дадлгач дээр ажилд тэгээд чамтай ярина. Ер нь бол байгууллагууд хувь хүнийж их харна. Ямар хүн те за окей энэ хүн хийж чадах юм уу чадахгүй юу гэдэг итгэл муутай орох юм бол мэдээж чамайг авахгүй. Тийм болохоор окей би чадна те би өөрөөсөө нөгөө туршлагаар үлсгэлэн байна гэж ингээд орох хэрэгтэй. Тэгээд одоо миний одоо би ингээд 2 жил одоо ажиллаад би тэр интерьер дизайны холбоонд бүртгүүлж болж чадна. Тэгээд цаашаага би одоо юу гэдүүлээ ганцаараа өөр интерьер дизайн хийгээд те
заавал байгууллагад хамаарлахгүйгээр бас хийх боломжтой. Freelancer хийх боломжтой. Тийм. Тэр өөрийн жишээлбэл вебсайтыг нэгээл хийжсэн ажлуудаа тавиал тэгэл хүмүүсээс даалгавар бас хөөгнөр авч явж болно гэсэн үг шүү дээ. Тэгээ тэгсэн ч гэсэн Германд нөгөө нэг даатгалаа төлөөд татваруудаа төлөөд тэгээд дараа нь бас тэтгэврээ ч гэсэн тавилах боломж байдаг байгаа. Аль биесээр бүртгүүлээд угаасаа хийх хэрэгтэй байдаг тийм. Хуваараа ажил эрхэлсэн ч гэсэн мэдээж Германд бол хууль дүрм маш хатуу чанга нөгөө нэг хараар юм хийх гээд хүсэж байдаг. Ер нь бол тэр тал дээр ер нь л боломжгүй. Ер нь бүх талаас ч юм ингээд нүд харж байгаа. Тийм болохоор тэрийг аягүй анхаарах хэрэгтэй. Жишээ нь би сая LinkedIn дээр одоо ингээд юмнууд орууллаа л да. Тэгээ би ингээд бичсэн интерьер дизайнер гэж бичсэн баггүй юу? Одоо нэг ажиллаж байгаа газрынхаа. Тэгсэн чинь шууд нөгөө бүр тэр холбооны дарга над руу бичээд ингэж байгаа заяа. Уг нь бол та тэгээ интерьер дизайн биш та одоохондоо дөнгөж ажиллаж эхэлж байгаа. Тийм болохоор та энэ нэрийг ингэж бичих ёсгүй. Тэгээд би одоо тэр чинь одоо тэр бакалавр энэ архитектур интерьер дизайн гэж бичиж болно. Одоо ийм жишээний тийм. Тэгвэл ингээл хуультай тэгээд дээрэс нь ингээд баш торгуул төлнө. Хариуцлага үүрнэ. Тийм бүх юм яг яс журмынхаа дагуу явагддаг гэсэн тийм одоо Германы тийм дүр зураг байдаг шүү дээ. Тэр бол ялцчихгүй угаасаа бодит байдал дээр тулгуурсан тийм ойлголт тий. Окей. Тэгвэл цамирлын хувьд бас Уянгагийн хэлсэнтэй адилхан уу яг бакалавра төгссөн тохиолдолд заавалчгүй нэг бол мастера хийн, эсвэл бол бакалаврынхаа дипломтой төгссөн ч гэсэн бас 2 жилийн туршлага хуримлуулж иж архитектурч гэсэн нэр зөөхөө. Түрүүн бас манай чатанд асуулт илгээсэн байсан яг ингэж. Ер нь шууд бакалавра төгсөөд бас ажиллаж болтгоо гэд. Бакалавра төгсөөд бол ажиллаж болно. Гэхдээ бас архитектор гэдэг мэргэжлийг авахын тулд мастера хамгаалсан байх хэрэгтэй. Мастера хамгаалчаад тэгээд бас мөн хамгийн багадаа 2 жил бүтэн цагаар байрлагын компанид одоо архитекторын оффис байрлагын бүх үе шатанд оролцсон туршлагатай архитекторуудын холбоо гэж байдаг. Энэ холбоонд одоо холбооноос зохион байгуулдаг семинаруудад 10 ширхэг тийм бүтэн өдрийн семинарт явсан байх шаардлагатай. Тэгээд тэр 10 семинар нь болохоор одоо жишээлбэл нэг өглөөний 9-өөс оройн 5 ахс хүртэл ингээд бүтэн яг одоо тэр архитектор хүнээс шаарддаг яг тэр нарийн мэргэжлийн тэр сургалтыг явуулдаг. Тийм 10 сургалтын суусан байх хэрэгтэй. Тэгжиж би одоо тэр архитекторын холбооноос архитектор гэдэг мэргэжлийг авдаг. Тийм бас яг адилхан. Тийм байна. Окей. Тэгвэл цамаагийн хувьд яг архитектурч мэргэжлэр ямар ажлын байранд ажиллах боломжтой байдаг вэ гэдэг талаар дээр жишээ татаач. За архитектураар ер нь сурсан хүмүүс болохоор хувийн архитектурын компанид ажиллана. Байрлагын албанд албан хаагчаар бас ажиллаж болно. Одоо байрлагын албанд ирж байгаа байрлагын зургуудыг шалгадаг, хууль ёсыг шалгадаг, тэгээд зөвшөөрөл өгдөг тэр албан хаагч бас байж болно. Бас архитекторч басныхаа дараа бас одоо өөрийгөө үргэлжлүүлээд янз бүрийн тийм сэдвэр тий яг тэр одоо наривчсан сэдвэр мэрэгчлээ дээшлүүлээд одоо зөвлөх инженер бас болж болно. Тэгээд бас янз бүрийн тийм одоо нөгөө байрлагын тийм одоо юу гаргаж өгдөг тий янз бүрийн тийм схем гаргаж өгдөг тийм судалгаа хийгээд тэрийг гаргаж өгдөг тийм мэрэгчлэн бас болж болно. Янз бүрийн сэдвэр дулаан ч юм уу эсвэл одоо дулааныг хамгаалсан тий янз бүрийн тийм одоо зөндөө олон юмуд байгаа. Тэр мэрэгчлэн болж болно. Судлаач болж болно, одоо онолч болж болно, профессор жишээлбэл болж болно. Хэрэг энийг анхнаасаа зорих юм бол үүний сурсан дээр тий бас мөн бакалавра төгсөөд үйл хөдлөх хөрөнгөний компанид тий бас ямар нэгэн байдлаар ажиллаж болно. Тэгээд бакалавра төгссөн тохиолдолд бас техникийн зураач бас болж болно. Архитектурын оффист зураг зурдаг хүн болж бас болно. Тийм.
Иймэрхүү юмнууд бол байгаа. Тийм ээ, маш өргөн хүрээтэй яг тодорхой жишээнүүд дурдсанд баярлалаа. Ер нь айгүй тийм олон тал руу сонирхлоор явж болох боломжтой байна. Тэгээд бас гүнзгийрүүлээд тийм форбилдинг, вайтабилдинг хийгээд ч гэсэн илүү тийм нийт чиглэлээр барьсан мэрэгчлэн болж болох юм шүү дээ. Окей. За тэгвэл за юу асах вэ? Монголд түрүүн уянгаа хэлсэн шүү дээ. Тэгээ Германд ялцчихгүй нөгөө монгол хүний хувьд бас ажлын байранд өрсөлдөх жоохон хэцүүгээд түрүүн яг нөгөө оюутны ажил болохоор амархан олцдог гэжсэн тий. Тэрийг хүмүүс бас хольж чадахгүй байхад гэд хэлжээ. Тэгээд одоо сая энэ ажлаа олоход ер нь та яагаад жишээлбэл Монгол руу буцаагүй вэ? Монголд энэ тоор мэргэжлэрээ ажилласан тохиолдолд хэр их одоо боломжуудтай байх байсан бол гэж та хоёр бодож байна. Ер нь бас интерьер дизайны хувьд ч гэсэн тэр болгон бас нэг газар хөл олоогүй гэх юм уу? Тийм мэргэжил гэж бодож байна уу? Эсвэл ер нь одоогийн чиг хандлага ямар шүү байгаа вэ? Ер нь ажлын байрны хувьд Монгол Германд. За миний хувьд болохоор ерөнхийдөө энэчнээ би өөрөө миний амьдрал энэчнээ би ингээд өссөн болохоор үргэлжлүүлээд энэчнээ бас амьдрах сонирхолтой. Миний хувийн амьдралтай холбоотой болохоор би энэчнээ одоо ажиллаж байгаа. Тэгээд Германд би бас тийм болохоор Германда би архитектор хүн яг ямар үүрэг хариуцлагатай байдгийг архитектор хүний одоо Германы тий одоо энэ хууль стандарт нормуудыг бас судалж энд туршлага зөвлөх нь миний өөрийн маань бас ирээдүйн амьдралтай холбоотой. Тийм болохоор би Германда туршлага зөвлөж байгаа. Гэтээ мэдээж яванда бас Монгол руу бас одоо явъя ч яг Монгол одоо төсөл бас хийх юмсан гэж боддог. Тэгэх юм бол би бас ахаад Монголд одоо хууль дүрмүүд нь ямар гэдгийг хүмүүс юу гэж чухалчилтын гэдгийг бас яг дөнгөж 1-р ангийн хүүхчиг бас тэрийг одоо эсвэл 1-р ангийн хүүхч яхаа дөнгөж ажилд орж байгаа хүн шиг бас сураад явах байх. 5 жилийн өмнө бол интерьер дизайн бол нэг их хөгжөөгүй байсан. Яг намаа ингээ харж агаад. Тэгээд би ер нь ягаад гэвэл жоохон интерьер дизайны компанид ч юм уу ингээд нэг татлага хийгээд ч юм уу жоохон ингээд хараад ямар байд юм бол гэж үзхийг хүссэн данж надад тийм боломж бол байгаагүй. Одоо бол ер нь Монгол интерьерээр бол нэлээд хөгжсөн гэж би үзэж байгаа. Одоо Skinny гэж байна тий, MS Design гэдэг гээ, эсвэл Render LLC гэх ингээд айгүй олон компаниуд байдаг. Тэгээд ер нь бол бас хэрэв боломжос мал би яг Монгол очоод ер нь бол Монгол интерьер дизайны компанид дадлага хийх гэж би бол айгүй боддог байсан. Даанч яг нөгөө би яг 2020 оны 3 сард ингээд төгсөөд тэр шиг яг нөгөө корона эхэлж байсан учраас явах боломжгүй байсан. Дээрээс нь явхад заавал экстра мөнгө төлөх ёстой тий. Тэр бол надад үнээр боломжгүй байсан. Тэгээд би за окей. Ер нь бол Монгол буцах бол ер нь ихний план байсан. Тэгээд за окей болохгүй юм байна. Тэгээд дараачихаа планыг гээд тэгээд локдаун байх үеэрээ би портфолио хийгээд эхэлсэн. Тэгээд ер нь портфолио гэдэг бас айгүй том тийм сэдв байгаа. Тэгээд ер нь за ингээд явсаар агаад би нэлээд сүүлд ажлаа бол олсон байгаа. Би эндхийн ажлын Arbeitsamt гэж байгаа. Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулдаг ийм Bewerbungscoaching гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр чамд ганцаарч ирсэн коуч яаж ажилд орох уу, тий? Ажилд ямар материалыг бүрдүүлт юм бэ? Дээрэс нь яг зураг яг яаж авах уу? Ингээд бүх юм үе шатанд чинь тусалдаг тийм байдаг. Тэр нь би хамрагдсан. Тэгээд нэг хөдөлгөөр тэгэл ер нь бол ажил олсон. Тэгээд за окей ер нь бол бас тэ 5 жил сурсан юм чинь тэрнийхээ бас үр шимийг бас хүртэх хэрэгтэй. Дээрэс нь угаасаа л интерьер дизайн гэдэг нэр үзүүлэхэд бол нэг 2 жил ажиллах шаардлага байгаа учраас би за ер нь бол эндээ үлдээд юм сураад бай гэж бодсон. Тэ. Окей, тэгвэл наад чинь бас айгу сонирхолтой. Би л сонсож байгаа юм байна. Arbeitsamtаас тийм Bewerbungscoach гэж. Тийм байт юм билээ. Би чинь за нөгөө нэг хөдөлмөрийн яам чинь зөвхөн герман оюутнуудаа л зөвхөн л герман хүмүүсэд итгэдэг гэж би нэг тоодоггүй байсан байхгүй юу. Тэгээд манай яг
ер нь бол ингээ мэдээлэл холбоо сүлгээ бас их чухал. Тэр мэдээллийг надаа миний одоо байр төрөлсөлдөг эзэн хэлж байсан. Юу ч гэсэн чи юмаа явуулаад үз тэ. Ер нь бол юмнуудаа явуулаад үзчих хэрэгтэй. Тэгээ би тэгдэг байж гэж хангаж байгаа орно явуулаад үзэх хэрэгтэй. Тэгээд би холбоо бариад тэгээд надад яг нэлээд нэг тэр хүн коуч бол цагийн 120 евро авдаг байсан тийм коуч байсан. Тэр бүх зардлыг яг тэр хөдөлмөрийн яам даасан. Яг окей энэ хүн ингээд ер нь бол материал нь байна. Энэ материалаараа ингээд ажил орох боломжтой юм байна гэдгийг ингээд шийдээд тэгээд чамд хөдөлмөрийн яам тийм боломж олгодог. За ойлгомжтой. Тэгвэл хэдүүлээ өөрчлүүлээд ерөнхийдөө бас нэг нэмж хэлэх бас нэг юм байна энэ тал дээр. Энэ бас ажил олоход бас нэг давуу тал болдог зүйл юу вэ гэвэл сурч байхдаа одоо архитекторуудтай одоо холбоотой болох бас нэг боломж бол их сургуулаараа. Тэгээд бас нэг манай сургууль дээр жишээлбэл архитекторын офисууд манай сургууль дээр ингээд сургуультай холбогдоод тэгээ ажлын байр зар тавьдаг гэсэн. Зар тавиад дадлагын юм уу эсвэл яг ямар нэгэн төсөл дээр одоо хүн хэрэгтэй бол тэрийг бичдэг. Эсвэл бас яг нөгөө тэгээд дадлага хийж явах явцдаа бас янз бүрийн компаниуд хүмүүсийн хүрээлэлд орно, архитекторуудын хүрээлэлд орно тий. Тэгэхээр ер нь оюутан байхдаа тэгэх юм хүрээлэлд орох юм бол тэр хүмүүст бас ашигтай яагаад гэвэл бас яг мэрэгчлэнээс бас бага мөнгө төлнө. Гэхдээ чи яс адилхан бас чадвартай техникийн хувьд чадвартай. Тийм болохоор тэд нар бас дадлагын хүүхдүүдийг авах дуртай байдаг. Тэгэхээр нэг тэгээ хүрээлэлд орсон байхад угаасаа ингээд дараагийн хүмүүстэй танилцсан явждаг болохоор бас ажилд ороход юм давуу талтай байдаг. Тэгвэл наас ч бас яг миний асуу гэж бодож байсан дараагийн ер нь зөв рүү явж гин. Та хоёр өөрсдөө ер нь ажлынхаа байрыг олоход яг юу хамгийн их ингэ нөлөөлсөн гэж бодож байна. Тэгээд одоо ер нь одоо жишээлбэл энэ мэргэжлээ сураад явж байгаа хүмүүс ч гэсэн дараа нь одоо ажилд орох шансаа боломжоо ихсэхийн тулд одооноос юу хийж ивэл зүгээрээ гэж зөвмөр байна. Тийм миний хувьд болохоор би санаандгүй найзынхаа танилаар би ажилд орж исэн. Манай найзын танил нь өөр архитектор хүн. Тэгээд танилцаад тэгээд ерөнхийдөө бол яг тэр бүх тухайн цаг нь бас яг бүрдсэн л дээ. Тэгээд би бакалавра хамгаалчаад би дараа нь мастера эхлэхдээ би тийш орсон. Тэгэхээр болохоор би өөрөө ажилд орчоод тэгээд манай дарга бас ингээд одоо шинэ хүмүүс оруулах гэсэн бас ингээд сонирхолтой бас төслүүдэд хараад жоохон том төсөл авал арай жоохон том баг хэрэгтэй болно тий. Тэгэхээр ингээд надаас асуугаад танай сургуульд чинь өөр чамтай адилхан ингээд одоо ажиллах сонирхолтой хүн байгаа юу гэдээ асуудаг байсан. Тэгээд би одоо хамт сурч байгаа өөрийнхөө эргэн тойронд байгаа бас өөдөө таалагдж байгаа тий. Төсөөлж чадхаар өөрийнхөө баг тийм хүмүүс бас асуугаад ч юм уу надаас асуусан хүмүүс би хэлээд зөвхөн бас тэр хүмүүсийг биш ер нь ингээд болохоор хүмүүс бас хэлээд холбож өгөөд тэгээд тэд нар уулзаад тэгээд бас орж исэн. Ажилд орж исэн. Тэгэхээр ер нь бол ийм хүрээлэлд орох нь аягүй чухал. Интерьер дизайн ер нь бол ийм жижигхэн хотуудад одоо миний амьдарч байгаа жижигхэн хотуудад бол нэг тийм сүртэй болгожоогүй байдаг. Айгүй олон архитектур, барилгын инженерийн тийм фирмүүд байдаг. Тэгээд ер нь архитектурын фирмүүд голцоо нэг юм уу хоёр л хүмүүсээс бүтдэг те баг нь нэг тийм жижигхэн байгууллагууд байдаг. Миний хувьд би яг дадлага Кёлнд хийсэн 6 сар хийхдээ би хувийн фирмд хийсэн. Тэр нь за нэг 10 хүнтэй байсан юм уу? 10 хүнтэй байсан. Тэгээд нийлээ баян хүмүүс юм хийдэг байсан. Дандаа л юмнуудыг одоо захиалгаар те яг тэр өөрөө байранд нь тааруулж ингэж хийдэг. Тэр нь надад жоохон одоо юу гэдгийг амьдрал тэр нэг ойрхон бол санагдаагүй. Би хүн болгон тийм баян биш шүү дээ. Тэгээд би за ер нь бол аль нь илүү гоё сонирхолтой байх уу? Дээрээс нь одоо би яг нойр орчиндөө ер нь бол хайж эхэлсэн. Одоо бас ингээл ер нь бол санхугасаа бас шатгаалж байгаа л да энэ бүхэн. Тэгээд яг энэ одоо ажиллаж байгаа газраа бол олсон байдаг. Энэ миний ажиллаж байгаа газар бол одоо энэ Монголд байдаг Гамброс эсвэл Ануун төв гээл те тавилга үйлдвэрлэлийн компаниудтай ер нь адилхан үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Би энэ компанид зөвхөн интерьер дизайныг
төлөвлөхгүй зөвхөн 2D зураг хийхгүй 3D бас өөрсдийн програм байдаг. 3D програм дээр ажиллана. Дээрээс нь би тавилга зарна, хүмүүс зөвлөгөө өгнө. Ингээд айгүй олон юм сурах боломжтой байдаг. Тэгээд ингээд хүмүүстэй ярилцсан энэ нэг айгүй том нөгөө аян рэгтэн савс том тавилгын үйлдвэр болохоор айгүй олон ингээд төрөл бүрийн юмд ингээд очиод үзээд хараад явах боломжтой болох надад айгүй таалагдсан. Тэгээд энэ нь надад цаашдаа юу туслах вэ гэхээр миний герман хэл ярианы герман хэл дээрэс нь хүн зөвлөх тэр чадвар сайжирна. Дээрээс нь би хүн лөө яг аль биесээр яг яаж захиа бичих үтэй юу юм яг яаж зарахтаа би юун дээр ингэж анхаарал хандуулах хэвээр. Дээрээс нь би энэ зураг скетчийг хийхдээ би яаж хийвэл энэ хүн ойлгомжтой хийх үе яваад зарим хүмүүс ч ямар ч интерьерийн ойлголтгүйгээр бид нар зөвлөгөө авдаг учраас. Тэгээд ер нь бас өөр төрөл бүрийн програмууд байж сурдаг. Тэрнгээр надад их сайхан ч гэж гой санагдсан. Тэгтээ би цаашдаа ер нь бол бас өөр төрлийн юмд газар ажиллаж үзье гэж бодож байгаа. Мастер хийхээс өмнө надад жоохон төрөл бүрийн газруудад ажиллаад ингээд туршлага хуримтлуулад окей би цаашдаа ийм юм хиймээр байна гэдгээ нөгөө нэг мөрөөдлийн ажиллаа олоход надад туслах гэж би бодож байгаа. Энэ бол яг анхан шат юм уу да. Тийм. За ойлголоо. Тэгвэл та бас ажлын байранд гараад өөрсөндөө тулгарсан асуудал эсвэл тийм бэрхшээлүүд талаас хаваалцаад ер нь архитектурч тэгээд интерьер дизайнч мэргэжлийн бас жоохон сул тийм бэрхшээлтэй тал юу гэдэг вэ гэж хүмүүс сонирхсан байсан. За яг би мастер төгсөж байхад манай төгсөлтийн яг баяр дээр архитекторын Бремен мужийн архитекторын ерөнхийлөгч хурж ирээд үг хэлжсэн байхгүй. Тэгээд юу гэж хэлжсэн бэ гэхээр за та нарт баяр хүргье. Мастер төгсчлөө. Тэгээд одоо та нарт ажлын энэ ертөнцийн тавтай морил. Тэгээд та нар юу ч мэдгүй бол битгий гахаарай. Та нар юу ч мэдгүй шүү гэж хэлжсэн. Тэгээд яг тэр их ингээд би нөгөө мастера ингээд хийж байхдаа хажуугаар нь ажиллаж байсан болохоор ер нь юу ч мэдгүй байгаа юм байна гэдгээ ер нь бол ажил дээр гараад мэдсэн. Тийм болохоор ерөнхийдөө бол хэцүү юм юу байсан бэ гэвэл юу ч мэдэхгүй байсан. Тэг. Яг ингээд нөгөө хичээл одоо нэг юм бас нэг юм бөмбөлөг шиг юм дотор жоохон байгаа шүү дээ. Тэгээд яг юм манай профессоруудын ярьж байгаа юм ингээл те одоо өөрсдийнхөө ингээд үзэл бодол энийгээ хуваалцаад исэн чинь яг одоо энэ барилга гэдэг чинь баригдаад ирэхээр амьдралтай ойрхон юм энэ дээр хүмүүс барилгачид энийг барьдаг. Энийг тэгээд бас их мөнгөөр бас барьдаг те. Яг хүний одоо хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө болгож энэ чинь том хариуцлага гэдэг. Тэгээд зохион байгуулалтын асуудал гэд ингээд зөндөө олон хүмүүстэй зэрэг бүр ингээд ийм юмнуудыг хийдэг гэд ингэсэн чинь надад би ингээ өөртөө анхандаа ингээ дарамт өгөөд за надад би одоо цалиа авч байгаа би чинь тодорхой хэмжээний юм одоо мастера төгссөн хүн ч юм уу эсвэл байжлаа төгссөн хүн штэ гэж ингээ орсон чинь юу ч мэдэхгүй байсан чинь энэ бол ингийн юм бэлээ байдаг энэ бол байдаг зүйл тэгээд ажил дээр гараад яг ер нь бол яг туршлага цуглуулж энэ бүгдийг ерөнхийдөө бол илүү суралцдаг тэгээд тэр нэмэлт сургалтуудад явна тэгэхээр ингээд ер нь бол мэдгүй байхаас айх хэрэг байхгүй л гэж би бол хэлмээр байна. Ер нь бол одоо юу ч биш л те амьдралтай ойрхон туршлага байхгүй болохоор бас юм мэдгүй юм шиг санагддаг шүү гэж тэр алгаа хэлсэн байсан. Гэхдээ тэр нь бол нөгөө яг манай дарга бол асуухаасаа битээ гэж тэгдэг байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол бас ямар газар ажиллагаас шалтгаалаад ажил дээр гараад ирэхээр чамайг нэг чамд зөвлөгөө өгдөг ментор бас байвал зүгээр идэг. Тэгээд манай дарга бол надад айгүй сайн ментор болдог болохоор би ер нь бол асуухаас айдгүй бүх юмыг мэдмээр байгаамаа бүгдийг асуугаад тэгээд холбоог нь илүү ойлгохын тулд илүү их нарийчж асуугаа тэгээд мэдгүй байх ингээд бас тэгж хэлдэг. Хэрвээ ийм одоо юу гэх чинь өөр тий дарга нартай тийм гоё нээлттэй бас заахтай бас тийм сонирхолтой биш даргатай бол бас жоохон хэцүү байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд ажил дээр гараад ирэхээр ямар нэгэн байдлаар даргачин биш юм аа гэхэд бас ханд ажилдаг тэр оффист ажилдаг шинэ дөнгөж ажилд орж байгаа хүмүүсийг сургадаг бас тийм ментор хүмүүс бас байдаг байх. Тэгээд тэд нартайгаа бас холбоо
өөртөө цаг өгөх хэрэгтэй л гэж би бас хэлмээр байна. Хэцүү зүйл гэх юм бол одоо ер нь л аюу хариуцлагатай ажил. Дээрэс нь танаа захиалагч чинь ямар нэг юм захиалаад чи тэрийг буруу нөгөө нэг үйлдвэрээсээ буруу захиалга хийчих юм бол та нар алдагдaltaй ажиллана гэсэн үг. Тэгэл одоо чи аюу хариуцлагатай ажил чи хариуцлага өөрөх болно. Яг уу интерьер гэхлээр яг уу бас нэг тавилга, диван гэдэг арай нэг жижиг юм дээр явж байгаа архитектор л аюу том тэр архитекторын байшин бол нурах магадaltaй учраас бүр их хариуцлага өндөр. Манай интерьер дээр бол яг тийм одоо тийм жижиг тийм асуудлууд байна. Одоо жишээ нэг хүн sideboard одоо ийм тавилга авъя гэж бодлоо. Тэрийг ингээд гялтгахаар өнгөөр биш мат хийлгэмээр байна гэд. Тэгэхэд чи гялтгахаар өнгөөр бичээл хийцэн бол тэгэл нөгөөдөө чи үйлдвэрлэл аваад ирнэ. Даанч тэр хүн чинь тэрийг чинь авахгүй. Тэгэл дахиад л тэрийг ингээд зарах наан цаана гэд. Ингээд дээрэс нь өөрөөсөө илүү хүн байгаа гэдэгт 100% санал нийл. Чи мундаг биш, чи төгс хүн биш. Дээрэс нь чи дөнгөж сургуулаа төгсөж байгаа. Хүний нэг залуу насны нэг гэл ингээл хүмүүс айгуу залуу гэл би ирч хүчтэй гэл тэгээд өгдөө штэ. Тэгэхэд нөгөө нэг 20-30 жил ажилласан хүмүүс юу байна вэ? Туршлага байгаа. Агуу их том тийм авдар байж штэ ингээд мэдлэг. Тэгээд аль болох мэдхгүй юмнуудаа тэр хүмүүсээс асуу. Тэг ингээд нэг өөртөө багтаад бардадах шаардлага бол байхгүй. Ягдгүй л үнэхээр мэддэггүй юм. Үнэхээр нэрээ бурхан минь ингээд сурсан ч гэсэн мэдрийн мэдлэг хангалтгүй. Одоо байнгын сураал явна. Тийм болохоор чих зөөлөн, төвчээртэй, хүний хийснийг сонсч чаддаг тийм л байх хэрэгтэй. Окей, за тэгвэл хэдүүлээ ер нь ажил мэргэжлийн тал дээр ч гэсэн тойрын зүгээс нэмж хэлэх юмгүй болвол тойр маань ер нь энэ хэсгээ ер нь ярилцлага ингээд нэг ураангуулад тэгээд хамгийн гол одоо сонсогч нартай хүргэмээр байгаа мессеж эсвэл ярилцлагын явцад бас хэлж амжаагүй зүйл ахын бол тэрийг одоо сүүлийн ингээд захиж хэлэх үг болгож хэлээд тэгээ хэдүүлээ нөгөө сонсогч нарын тавьсан тэгээ өмнө бас бүртгүүлсэн хүмүүсийн тавьсан асуултуудыг нь бас үзэж хариулж чадах асуултуудаа хариулаад явъя гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ нэг 3 Германы цагаар 3 тэгээ Монголын цагаар 10 гэхэд бас дуусахгүй болвол өнөөдөр нэлээд удаан ярьчлаа шүү тий. Угаасаа ярих юм ихтэй л байлаа. Би сонсогч гоё ялаа. Тэгээд уг нь бас зөвхөн ингээд тэгээ сурах талаар биш мэргэжилтэй холбоотой одоо Монголтой хот төлөвлөлт тэгээ шинэ нөгөө нэг проектууд Matter City тэгээл Eco Hot Mod гэх мэтчлээ айгу сонирхолтой юмнууд зөндөө байгаа. Гэхдээ өнөөдрийнхээ ярилцлагыг ялцчихгүй ингээд яг хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллүүдийнхаа дагуу ингээ хамаад ярья. Тэгэхээр таарийн зүгээс хэлэх нэмэх юм байна уу? Тэгэд хин ер нь энэ мэргэжлэр сурахад тохиромжтой бэ гэд асууя. За би бол энэ мэргэжлийг өргөн хүрээнийх болохоор бас айгүй олон хүмүүс тохиромжтой гэж бодож байна. За нэглээд ингээ хэлэх юм бол ер нь юм сонирхох дуртай, одоо сониуч зантай, юм сурах дуртай, юм сурахтаа бас одоо сурах дуртай тий. Тэгээд сурхаас уйддаггүй тийм хүнд бол энэ мэргэжил айгүй зөв. Тэгээд практик сэтгэлгээтэй тий юунийг одоо сурхаас өмнө ч гэсэн юунийг ингэж гэрхаа харж чаддаг ер нь одоо эсвэл асуудаг яагаад энэ яг ийм байгаа юм бол яагаад тэр ийм байгаа юм бол гэд ер нь мэдхийг хүсдэг тий. Тэгээд тийм практик сэтгэлгээтэй хүмүүсийг би бас айгүй мэргэжил тохиромжтой гэж боддог. Тэгээд бас зохион байгуулах сонирхолтой хүмүүст бас зөв нийгэмд бас хувь нэмрээ оруулах тийм хүсэлтэй байвал бас их зүгээр. Яагаад гэвэл энд бол маш тийм томоос жижигээс том янз бүрийн масштаб хүнд л зориулж байгаа болохоор тий нэг хүнд бай, нэг улсад бай энд бол хийж байгаа чи ажил чинь хувь нэмрээ оруулах хүнд аюултай байх хэрэгтэй. Тэгэхээр чи хүнтэй ойрхон байхыг хүсэж нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа бол энэ чамд зөв. Хамт олонны ажил дуртай байх хэрэгтэй. Тэгээд одоо тэсэг төвчээртэй болж чамд давуу талтай. Тийм тэгээд ер нь бол иймэрхүү юмуд байвал чамд илүү тохиромжтой шүү.
Тэгээ бас нэмж хэлэхэд дүрслэх урлагч сонирхдаг бол энэ бас мэдээж чамд илүү тохиромжтой. Одоо заавал сурхаас өмнө те нэг юм дүрслэх урлагийг ингээд чамд мэдрэмж төрөөд чи ингээд энийг ингээд сонирхдаг. Яагаад юм бол эсвэл ингэжүүлэх гоё, тэгжүүлэх гоё гэдэг юм сэтгэлгээтэй бол чамд бас их тохиромжтой. Тэгээ геометри бас дуртай бол математик гэхээсээ илүү физикийн хуулийг сонирхдаг те. Ер нь бол геометрт бас дуртай, физикийн хууль бас дуртай, одоо сонирхдаг. Тэгээ геометрийг бас ингээд гоё дүрслэх ингээд дуртай. Тийм бол бас чамд тохиромжтой гэж хэлнэ. Ер нь бол цоморлог бараг бүх юм хэлжлээ. Нэг өөр юм бол бараг байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол мэдээж чиний санаачлагч байх хэрэгтэй гэж би боддог. Яагаад гэвэл интерьер дизайн бол айгуу тийм эрсдэлтэй мэргэжил яагаад гэвэл одоо оюуны өмч тал дээр гэж би ярив. Яагаад гэвэл зарим интерьер дизайнер бол айгуу хүмүүсийн санааг бол бүр 100% хуулбарлал хийждэг те. Ер нь бол юмыг хуулбарлах чинь бас нэг танагтай хуулбарлах шаардлага байна. Тийм болохоор бас нэг юм болгоныг хуулаад хийхгүйгээр өөрөө бас нэг шинийг бүтээгээд те шинийг сэтээд ингээд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадна гэдгийг мэдж байгаа бол дээрэс нь мэдээж одоо өөрийн бус өрөөлийн амьдрах орчныг одоо 5 дахь бүрдүүлж өгж байгаа учраас тийм зүйл бас сонирхолтой бол интерьер дизайн бол үнэхээр зөвлөвчтэй мэргэжил одоо санал болгохоор мэргэжил гэж хэлье. За маш тодорхой бас хэдэн зан чанарууд тэгээд чадруудыг нэрлэлээ шүү дээ. Тэгээд хайртай ямар ч байсан одоо хүртэл хэлсэн бүх мэдээлүүдэд маш их баярлалаа. Тэгээд одоо энэ 3 дахь болон буюу карьерийн талаар ярьсан хэсэг өндөрлөөд тэгээд хэдүүлээ газ асуултуудтай хариулчаад тэгээд энэ бичлэгээ дуусгая. За ер нь маш олон хүмүүс асуусан байсан Монголд бакалавра хийжээс тэгээд Германд хурж ирээд мастер хийж болох уу гэж. Тэгээд тэр тал дээр бол угаасаа бидний ингээд уулзалт болгон дээр асуудаг ямар мэргэжил дамнаад тэгээд миний мэдхийн хувьд бол яалтчгүй Монголын бакалаврын зэрэг бол яг ч 100% хүлээн зөвшөөрдөггүй. Германд яг бакалавра төгсөөд шууд мастертаа орсон ганц хоёр тоотой хүмүүс байдгийг. Гэхдээ тэд нар болохоор яг тийм ингээд одоо ингээд нээлттэй тий одоо тэр нөгөө нэг их сургууль дээр нь яг ямар хүн ажиллаж гин тий одоо нөгөө хүлээн зөвшөөрдөг хэсэгт нь гэдгээс нь шалтгаалаад бас аз таарад орсон хүмүүс байдаг. Тэрнээс ч яг аль биесээр яг тэгэж дүүцүүлсэн тийм гэрээ бол хийгээгүй юм шиг байлаа. Тийм болохоор нөгөө нэг Anabin гэдэг Германы тийм аль биесны вебсайт гэдэг. Тэрэн дээр яг гадаад бүх улс орнуудаас тийм одоо хичээл үзсэн байх юм бол тэр улсаас ирсэн хүүхдийг бол тийм зэрэгтэй гэж тооцоод хүлээн зөвшөөрнө гэсэн тийм ингээ хүснэгт чагсаалт маягийн баг гаргацсан байдаг. Тэгээ тэрэн дээр та нар яг ингээ Монголд шүтээстэй ч юм уу үзсэн тэр хичээлийнхаа хуваар тэгээд нэг дөнгөний чагсаалтаасаа харж агаад тэрийгээ орчуулуулаад тэгээ итгэмжлүүлээд тэгээд одоо Германд аль биесээр хүлээн зөвшөөрүүлж болдог байгаа. Тэгсэн ч гэсэн бас зарим хичээлүүд нь дутуу байх юм бол яалтчгүй бакалаврынхаа програмд ороод тэгээд үзээгүй ихтэй хичээлийн нөхөд тэгжээж Германд аль биесийн бакалаврын авч иж мастер сурах эрхээ авдаг байгаа. Миний мэдхийн. Таарийн зүгээс энэ дээр нэмж хэлэх юм байна уу? Миний зүгээс бол байхгүй. Окей. Тэгээд бас нэг хүн түрүү асуусан байсан дуал студиум тэгээд хөөгшөөрийн хоёр нь юугаараа ялгаатай юм бэ гэд. Тэр хоёр ялцчгүй хоёр шал өөр юм байгаа тий. Тэрийг та хоёрын нэг нь тайлбарлах уу? Яг би сайн бас мэдэхгүй байна. Дуал студиум одоо үүний дээр байд юм уу гэхээр одоо гэдэг би сайн мэдэхгүй байна. Яг энэ програмд гэхдээ бас хугшуултаа дээр бас байдаг. Одоо би жишээл тэрийг хийсэн. Яг хагас цагаар ажиллаад хагас цагаар сурсан. Тэр нь болохоор манайх дээр болохоор дуал студиум биш Berufsbegleitend гэж хэлдэг байсан. Тэгээд цаанаасаа семестр болгон хамгийн ихдээ 3 хичээл авч болдог. Тэгээд хэдэн цаг ажиллаж болно ер нь тийм байсан. Тэгээд дуал студиумыг би яг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ хугшуултаа дээр бол яг
мастера хийхдээ хажуугаар нь ажиллаад яг тийм Berufsbegleitend тэгээд бас хийж болно. Тэгвэл тийм боломж байдаг болоод бас дуаль студиумтай төстэй юм шиг санагдсан юм шиг байна. Тийм манай асуултыг тавьсан хүнд. Ер нь интерьер дизайнд бол дуаль студиум хийж болдог. Чи компани хэрвээ олчих юм бол ер нь бол яг тийм дуаль студиумыг санал болгодог компаниуд бол байдаг. Тэр компани олоод тэр нь бас давхар ингээл чи юмнуудаа материалаа бүрдүүлэн тэгээ чамайг үнээр сонгож авчих юм бол чи тэр газраа сургуультай сураад давхар лекц үзнэ. Тэнгүүтээ хажуугаар нь бас ажиллана гэсэн үг. Ажиллана. Яг ингээд ер нь бол би одоо ингээд хажуугаар нь өөр ажил хийжсэн бол жишээ нь тэр хүн яг л тэр компанид очиод туслах ажиллана гэсэн үг. Мэдээж зарим лекц мэгцэнд бол манай над дээр дуаль студиум хийжсэн амжихгүй. Зарим юмыг бол судлах системик гэртэл өөрөө судлах шаардлага гардаг. Эсвэл профессортойгоо давхар цаг авах хэрэгтэй болно. Гэхдээ дуаль студиум айгүй давуу тал ихтэй. Одоо чи нөгөө л нэг дадлагыг бараг сургууль хичээл чи семестр чинь эхлээл төгслөө чи ингээл дадлагжаал яваад байна гэсэн үг байхгүй юу? Тэр чинь тэгэхээр амар том туршлага хөрөнгөлөж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь аль би тэр дуаль студиум бол би үнээр зөвлөнө. Тий, одоо яг дуаль студиум гэдэг нэрэн доор биш хөөгшүүлээд одоо Berufsbegleitend Master гэдэг яг адилхан юм бас байдаг энэ програм. Тэгээд яг ажлаа өөрөө олно. Тэгээд тэнцэнэ хагас цагаар ажиллаад явж байхаа хажуугаар сургуультай явна. Тэгээд аль-алийг ингээд тэнцвэржүүлээд яг адилхан 3 жил сурдаг. Энэ програм болохоор 2 биш 3 жил. Яг 3 жил яг одоо ажиллангаас сураад яг ингээд аль-алийг давхар зэрэг хийж явдаг. Тийм програм байна. Бас ялгаж цаалахад цамагийн хийсэн Berufsbegleitend гэдэг одоо монгол руу орчуулах юм бол ажлын зэрэгцээ тий одоо сурч байгаа тий. Тэр нь болохоор жийсэн мастер хийсэн гэж юм тийм ээ. Тэнгүү дуаль студиум гэдгийг нь бол шууд бакалаврт бас хийж болдог тий. Миний мэдхий тийм уянгагийн найз нь бас хийсэн гэсэн чинь тий. Тэгэхээр бас бакалаврт хийсэн баг тий. Тэгээд байсан. Тийм. Тэгэхээр бас би сонсч яснаас бол ер нь дуаль студиум айгүй ачаалал өндөртэй байдаг. Тэгээд яалтчгүй угаасаа бараг бүтэн цаг шиг одоо бараг л тийм нэг 80% бол бараг ажилчтай юм шиг санагдсан. Тэгэхээр нэг хичээл тэгээ ажлаа давхар зэрэг хийж ийна л гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй хувийн зохион байгуулалтаас гадна бараг биеийн хүчний ч гэсэн айгүй их тийм энерги шаардагдсан тийм жилүүд байдаг гэж би бол дуулж ирсэн. Тэгээд энэ нь бас Ausbildung-аас бас арай нэг шаардлага өндөртэй гэж ойлгосон. Тэгээ Ausbildung ч нь бол ялцчихгүй арай нэг тийм одоо нэг сурагч талдаа харин дуаль студиумд байгаа хүмүүс нь болохоор арай илүү баг нэг ажилчин талдаа тийм одоо нөгөө нэг ролинд орж явдаг. Тийм болохоор тэрийгээ дагаад яг мэдээж цалин нь угаасаа арай өндөр дуаль студиумд. Тэгээд сөрөний яг нэг цаомог хийлжсэн ажлын байранд гарахаар юу ч мэдэхгүй гэсэн тийм айдас эсвэл тийм бас бол тал нь арай бага л байх юм байна. Гэхдээ ер нь бол ялцчгүй нөө зохион байгуулалт их шаардлагдан гэдэг нь бүр анх нөгөө апплайдхаасаа л ахуулаад эхлэн нөгөө компани олох хэрэгтэй тий. Тэгээд давхар ингээд тий их сургуулийн ч гэсэн тэр хоттой байдаггүй ч юм уу өөр хоттой байдаг бол бас тий одоо нөгөө ажлын байранд байдаг хот тэгээд их сургуулийн дээд сургуулийн байдаг хот руугаа ингээд байнга ирж очиж явдаг бас тохиолдол байд юм байлээ. Тийм болохоор ер нь жоохон тийм сул талуудтай. Гэхдээ давуу тал нь гэх юм бол бас нөгөө дуаль студиумынхаа явцад ажиллаж байсан тэр компанид тэр одоо хөтөлбөрөө дуусчаа шууд ажилд ордог тийм гэрээтэй байдаг. Тэр нь яг бас нэг талаараа ингээд одоо нөгөө баталгаатай болж байгаа тийм шууд ингээ ажил хайх шаардлагагүй угаасаа хийдэг чаддаг мэддэг болсон газраа өршөөлж ажиллаж нөгөө талаараа яг бас жоохон флексибл тийм өөрийнхөө ингээд хүснээр бас дараа нь хэдэн жил явж болохгүй нэ гэсэн үг байна тий одоо дураараа байгууллага руу. Тийм тэгээд нэмж хэлэхэд бас давуу тал нь юу гэхээр бас яг чи ажлынхаа хажуугаар одоо ажиллаж байхдаа зэрэг ингээд сурж байгаа болохоор чи тэр сурж байгаа юм бас яг ингээд амьдрал дээр ямар байдгийг харж болно тий амьдрал дээр байгаа юм чи ингээд давхар ингээд одоо тэр сурж байгаа юм давхар ингээд ойлгоод явхаар зүгээр
онол үзээ явж байхаас илүү ингээд давхар хийгээ явахаар хичнээн ачаал ихтэй ч гэсэн ер нь бол энэний чиний толгойд хүлээж авч байгаа хүлээж авч байгаа байдалтай тэрийг харах үнцэг чинь бас шал өөр байдаг гэж би бас хэлмээр байна. Тийм байж харах. Тэгээ өөртөө итгэлтэй бас болно. Ягаад гэвэл амьдралтай ойрхон байгаа болохоор ярьж байгаа төлөвлөж байгаа юм бас жоохон мэддэг болсон гэсэн үг. Тийм за тэгвэл энд нэг хурдан хариулж болох асуулт байна. Дадлага өөрөө олдог уу, сургууль нь олж өгдөг үү гэж байна. Тэгээ бас түрүү энэтэй холбоотой мастерт байхдаа бас дадлага хийдгүү interior designer гэсэн байсан. Тэгвэл зөвхөн бакалаврт л дадлага хийх шаардлагатай байдгүй. Бакалаврт ер нь бол заавал хийх ёстой. Тэр фликт практикум гэдэг байгаа тэр нь заавал хийх ёстой дадлагыг бол заавал хийх ёстой. Хэрвээ чи дадлагыг хийгээгүй бол дараагийн семестрт орохгүй гэсэн үг. Тэгээд мастерт бол мэдээж дадлага хийж болно. Тэрийг би бас зөвлөнө. Яг гэвэл яг тэр мастерт чи нөгөө нэг компани аваад тэгээд хэрвээ чи сайн ажиллах юм бол тэр компани чамайг авах магадлал маш өндөр байдаг. Ер нь бол миний бодлоор зөвхөн interior design гэхгүй баг бүх мөрөглөл тийм байдаг баг. Ер нь бол мастертаа яг ингээд хүн бакалавртаа ингээд жоохон төлөвшөө за нэг талаар явъя гэд нэг ер нь бол нэг тийм чиглэл олчих хэрэгтэй. Нэг interior design компани олж байгаа юм бол за чиний сонирхолтны чинь үгүй юу гэд тэрийгээ бас мэдчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг за окей энэ хүн хайж байгаа юм байна гэл юмаа явуулчих юм бол тэр чинь бас нэг тал айгүй хариуцлагагүй байхгүй. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө сонирхолтой тааруулсан тий дээрэс нь нөгөө нэг хүмүүс чинь ямар хүмүүс байна гэд ямар команд ямар хүн ажиллаж байна ямар юм хийж байна гэдгийг ингэж сайн судалжаад тэгээд мастертаа дадлага хийгээг байвал үнэхээр зөвлөнө. Дээрэс нь дадлагыг бол өөрөө олно. Дадлагыг бол ямар ч компани агентлаг чамд цаашаа туслахгүй чамайг зөвлөхгүй. Тэгэхээр чи бүх л материалаа бүгдийг нь өөрөө бүрдүүлээд тэгээд бүх л юмнуудыг бүгдийг нь одоо бол онлайнаар агаад бүгдийг нь онлайнаар явуулаад тэгээд чам руу хэсэг хугацааны дараа хариу ирнэ. Миний зөвлөх юм юу вэ гэхлээр зүгээр CV-гээ явуулаа хайчихгүй. Нэг 7 юм 2 цагийн дараа бас нэг санаа тавиад уцаар яриад асууж хэрэгтэй. Ягаад гэвэл бас чи уцаар ярьж байгаа гэдэг чинь нэгдүгээр чиний герман хэлийг чинь давхар шалгаж байгаа гэсэн үг. Дээрэс нь окей энэ хүн чинь бас тэ зүгээр ч нэг ингээд CV-г явуулчаагүй юм байна гэдгийг чинь бас харна. Тийм болохоор чи дадлагыг бол өөрөө олноо. Сургууль бол чамд олж өгөхгүй чамд яг сургууль манай нэг тийм самбар дээр тэ зар марыг бол олоод тавиад нагаад тэ ингээд ийм юм байна. Тэгэхээр өөр тийм тусалцаа бол байхгүй. Бүгдийг өөрөө л юм. Тэгвэл бас хоёр дахь асууж байна. Interior designer сурахад хэлний төвшин ямар байх ёстой вэ гэдэг. Тэгээд interior designer архитектур хооронд ер нь адилхан л байх. Тийм бусад бараг мэргэжлүүдтэй ч гэсэн B2 уу C1 үү? C1. Ер нь бол C1. Ер нь л хаасаг бол бараг C1 л байгаа. Ер нь бол би дээрэс нь ихэнх оюутнууд яг студент коллег хийждэг. Бакалаврынхаа өмнө. Студент коллег нэг талаараа судал олны юу гэхлээр ажиллах боломж ер нь аюу хязгаарлагдана л байдаг. Тийм шүү. Тэр нь надад бол жоохон хэцүү байсан. Гэхдээ би яг энэ хотыг яагаад сонгосон бэ гэхлээр манайх студент коллегтэй байсан, энэ архитектуртай байсан. Тэгэхээр би яг веб плана бодоод за хэрвээ би энэ архитектурын шалгалтыг өгч чадахгүй бол би студент коллегт яваад тэгээд бэлдээд дахиад нэг бэлдээд тэгээд их сургуультай орё гэж бол бодож ирсэн. Тийм болохоор ер нь бол бас хэрвээ хэлийн чин төвшин B2 байх юм бол те мөнгөний бололцоо энэ байгаа бол студент коллег хий гэж би зөвлөн ягаад гэвэл Монголд герман сурах бол үнэхээр асар том ялгаа бол байдаг шүү. Тэгээд хүнээсээ бас нэлээд шалтгаална. Орчинд нь хэллэг сурна гэдэг бол айгүй том гоё боломж байгаа. Тийм болохоор би нэг тийм гадааддаа л хэлний курс явуул айгүй амар байх гэж би бодож байна. Гэхдээ яг манай Goethe бол айгүй бас сайн. Хүнээсээ л ер нь шалтгаална. Goethe институтыг ярьж байна тий? Тийм Goethe институтыг ярьж байна. За тэгээд энэ interior design-тэй ер нь холбоотой айгүй нарийн бас асуултууд ирсэн байна. Тэгээд
түрүүн уянгаа маань хийдэн програмуудыг дурдсан байгаа тийм програмуудтай ажилладаг гэдэг. Тэгээд тэрийг энэ хичээл дээр нь ер нь заачдаг гэсэн шүү дээ. Тэгээд заавалчгүй өмнө бүгдийг мэддэг байх албагүй. Гэхдээ мэдээж яг суулгаад тэгээд туршиж үзээд байж ивэл зүгээр гэсэн. Тэгээд чи яг болвол нөгөө нэг бас интерьер дизайны холбоогийнхаа нэрийг тэгээд бас энэ хідэн програмтай чат руу бичих юм уу? Окей. Тэгээд тэрийг нь бас дараа нь YouTube дээр ч гэсэн мэдээж нэмээд тавьчихна. Орно. Яа. Тэгээд ер нь бас одоо сонсож байгаа тэгээд YouTube дээр ч гэсэн сонсох хүмүүстэй зориулж хэлэхэд уянга цамаа хоёр маань бас цаг заваараа тий ингээ хүмүүсийн бас хуваараа тавих асуултуудад бас мэдих хэмжээндээ хариулаад өгнө гэсэн байгаа. Тэгээд манай Instagram дээр тавьсан байгаа одоо тагилсан байгаа Instagram хаягаар нь холбогдоод асууж болох бах тийм ээ. Ийм нарийн юмнуудыг. Болно. Окей. Гэхдээ ер нь бол нэг юм хэлчихье. Цалингийн талаар мэдээлэл авал хуваалцах болох уу гэж байна. Цалин мөнгө ер нь бол нэг табу сэдвт ордог гэх юм уу? Жохон 20 сэдвт ордог. Би бол нэг тийм цалин мөнгө бол нэг та нарт зөвлөгөө олгож чадахгүй. Би та нарыг цалин мөнгө бодоод сургуультаа сур гэж бас би хэлмээр байна. Тэгээд ажилд орж байгаа бол та нар тэр албан байгууллагаас бас юм сурж байгаа. Тэгэхээр тэр албан байгууллага чамд бас ямар нэгэн хүч ингээ гаргаж штэ тий. Тэгэхээр чи бас нэг зөвхөн цалин бага учраас чи байгууллага руу орохгүй байна гэдэг бас надад их сонирн байна. Тийм болохоор ер нь бол мөнгөний талаар би бол та нарт тэр сайн асуулт хариулт өгч чадахгүй. Интернетээс харж болно. Тэгээд интерьер дизайн, засал чимэглэл, дэлгүүрийн одоо бас чимэглэл гэх төрөл бүрийн бас тийм чимэглэл, засал чимэглэлийн мэргэжлүүд байдаг аусбилдингээр. Тэдний цалин өөр, интерьер дизайн, энэ архитектурын цалин өөр байдаг. Тэгээд ер нь бас нэг програм интерьерийн талаар тий асууж массан юм нь бол тэр бол туслана. Тэр мэдээ хэрэгжил одоо асуусан дээрх. Яа, окей. Тэгээд бас өмнө одоо байхгүй байгаа хүмүүсийн тавьсан асуултуудыг бас тэр болгон бүгднгийн хариулж харахаа амжихгүй. Тэгээд ихэнх асуултууд нь хариулсан байх. Тэгээд нэг хүн бол одоо би 34 настай хэдэн хүрсэн. Тийм болохоор одоо сурах боломж байгаа юу байхгүй гэсэн мэсэн түрүүн цаамаа маань хэлсэн шүү дээ. Жил алган л нэг бол бараг 50-аас дээш насны хүн дор хаяж байдаг. Тийм болохоор насны хязгаар байхгүй шүү. Тэгээ сурахад хизээж оройтхгүй гэдгийг санаад тэгээд санаа зовхгүй хүрээ сураарэ. За тэгээд өнөөдрийнхээ ерний ярилцлагаар монгол хэл дээр тэр болгон угаасаа олддоггүй маш олон мэдээллүүдийг хуваалцсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ мэргэжлэр сурахыг боддог. Тэгээд хараахан бас яг юу намайг төвлөх хүлээх юм бэ гэдэг бига төсөөлж мэдэхгүй байсан хүмүүс ч гэсэн манай хоёр ялцчихгүй сураад төгсөөд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн тодорхой дүр зураг ойлголт өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд цаашдаа бас судалж болох герман хэл дээрх номнуудыг санал болгосон байгаа тий. Тэгээд төрүүлээд хийж болох одоо дасгал гэх юм уу тий. Одоо нөгөө зураг зурдаг юм уу, зураг авдаг юм уу гэх мэтчлэн тийм сэргийг байх эсвэл бас зан чанарын хувьд ч гэсэн өөрсөндөө төлөвшүүлэх бас маш олон зөвлөмжүүдийг өгсөн байгаа. Тэгээд та хоёртоо энэ бүхний хамааглаа баярлаа. Тэгээд өнөөдөр 3 цаг ярилцчихлаа. Тэгээд бас бараг дугаар тутамд рекордо эвдээл яваад байна. Тэгээд ийм удаан төвчээртэй сонссон сонсогч нартаа маш их баярлаа. Бас манай баг хамт олондоо ч гэсэн баярлаа. Ингээд өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд за YouTube-аар сонсож байгаа хүмүүстээ бас хэлэхэд subscribe дарахаа мартваа. Өмнөх бичлэгүүдийг маань үзээрэй. Тэгээд мэдээж бас дараагийн сэдвүүд ямар мэргэжлүүдээр ярилцуулмаар байна гэдгийгээс бас санал болгож байна. Энийг бид бүгдээрээ сайн дурын үндсэн дээр тэгээд зүгээр монголчуудаа хэрэгтэй юм болоо гэж бодоод хийж байгаа учраас та нар бас дэмжиж мэдээж шеэрлж болно. Тэгээд ингээд өндөрлөе доо зөндөө марчлаа. За амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай. Баяртай.